нийслэлийн хөдөлмөрийн газар үзүүлж байна. Мэргэжил сонгуульд амжилтын баталгаа. Сайн байцгаана уу? Намайг Баатар гэдэг. Би нэгэн компанид захирлын үүрэг гүйцэтгэдэг. Одоогийн байгалийн амжилтандаа би сэтгэл хангалуун байдаг. Учир нь би мэргэжлээ зөв сонгосон. Мэргэжлээ зөв сонгоход минь ажил мэргэжлийн чивэрэмж олгох зөвлөх надад маш их тусалсан. Өдөр ирэх бүр би ажилдаа дурлаж, хамт олонны хүрээлэл маань өргөжин тэлж байгааг би мэдэрч байна. Тиймээс сурагч оюутнууд та нарт багч гисэн туршлагаасаа хуваалцахаар шийдлээ. Би та нарт анхмаа золоо саруулгын тухай ярьж өгье. 9-р сарын 1 энэ өдөр анхмаа золоо саруул 3-ын хувьд ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас дунд ангид элсэн суралцж байгаа чухал үе. Учир нь тэднийг ахлах ангид орох уу, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах уу гэдэг сонголт хүлээж байгаа. Энэ бол 9-ийн банк. Эдний анги 30 сурагчтай. Энд анхмаа сууж байна. Тэр хичээлдээ үнэхээр мэрэлттэй юм аа. Золооч мөн ажил хичээлээ сайн хийж байна. Ингээд саруул хайцсан болов. Ангид лав харагдахгүй байна. Саруул өнөөдөр багштай зэмлүүлсэн болоод орж байгаач ирээдүйд ажилдаа хоцрохт нь хинч түүнийг хүлээж авахгүй гэдгийг мэдэхгүй л байгаа даа. Анхмаа золоо саруул 3 энэ сургуулийн хаалгаар зэрэг алхаж 1-р ангиасаа л хамт сурч байгаа нэг үеийнхэн. Гэсэн ч тэд сурлагын хувьд өөр. Анхмаа бүх хичээлдээ жигд сайн суралцдаг бол золоо математик, физик, шугам зураг, мэдээлэл зүйн хичээлдээ ихэд сонирхолтой. Харин саруул бага ангидаа ангийн шилдэг сурагчдын нэг байсан ч түүний сурлагын үзүүлэлт хувийн зохион байгуулалт өдөр ирэх бүр муудаж байна. Мэргэжлээ зөв сонгож, шинэ ажилд орж, албан тушаа дахихын тулд ерөнхий боловсролын сургуулийн дунд ангиас эхлэн мэргэжлээ зөв сонгох нь маш чухал. Ингээд дараагийн дугаартаа би анхмаа ахлах ангид үргэлжлүүлэн сурч, хүссэн мэргэжлээрээ их дээд сургуульд орохын тулд улам их хичээж байгаа. Золоо өөрийн хүсэл мөрөөдлийнхөө дагуу мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд орсныг, харин саруул яах учраа нэг л олохгүй бодолж байгааг ярьж өгнө. Хүүхдүүд та бүхэн өөрийн хүсэл сонирхол, авьяас ур чадвар нийцсэн мэргэжил сонгохоос гадна ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдэд хандаж зөвлөгөө аваарай.